Оцоо чигтэй гэдэг юм аа. Чигтэй наа. Тийш явах хэрэгтэй тастай да. Чи байдаг. За сайн тоолоо State Park-ийнхаа талаар цуглуулсан жоохон мэдээллүүд яс хуваалцъя гэж бодлоо. Тэгээд сайн тоолоо State Park нь болохоор жилдээ 200-аас 300 мянган жуулчид зочдод ирдэг. Тэгээд өдрийн day pass нь болохоор $15. Тэгээд жилийн 4 өдрөөр ерөөсөө бүх өдөр ажилладаг, онгорхой байдаг, амралтын өдрөөр, баярын өдрүүдээр ч гэсэн бас онгорхой байдаг юм байна. Мөн тэгээд сайн тоолоо State Park нь болохоор өөрөө нийт 81 км квадрат талбайд одоо байдаг юм газар юм байна. Хамгийн ойрхон томоохон хотуудын нэг бол Лас Вегас хот. Эндээс машинаар 2 цагийн зайтай явах юм байна. Оцоо чигтэй гэдэг юм аа. Чигтэй наа. Тийш явах хэрэгтэй тастай да. Чи байдаг. За тэгээд сайн тоолоо reservoir дээр түрээлж болох нь ерөөсөө бүхэл юм байна. Тэрнээс гадна хамгийн гол нь яг энэ усан дотор хаднаас ингэ төвлөрч ороод тэ адреналин хөдлөх тэр мэдрэмж тэр дурсамж бол үнэхээр маш сайхан байсан шүү. Та нартай баярлалаа. Амар зугаалгынхаа хажуугараас ажиллаа хийнэ. За тэгээд сайн тоолоо reservoir болон Science National Park маань хоорондоо 30 минутын зайтай. Тийм учраас яг энэ дунд байдаг Hurricane хотод байдаг. Одоо housing market-ийн талаар та бүхэндээ бас цуглуулсан жоохон мэдээлэл хуваалцъя гэж бодлоо. За single house-ууд маань буюу дан гэр бүлийн хаусууд нь болохоор сүүлийн 2 жилийн хугацаанд $400 мянган доллароос $600 мянган доллар болтлоо үнэлгээ нь бол өссөн гэж байна. Тэрнээс гадна энэ Science National Park, сайн тоолоо reservoir, Bryce Canyon гэх мэтчлийн яг энэ маш олон байгалийн үзэсгэлэнтэй газрууд ойрхон байдаг учраас энэ дунд нь байдаг энэ хотод маш олон жуулчид, туристууд одоо түрээсийн буюу vacation rental-уудыг одоо маш их ашигладаг, Airbnb ашиглаад тэгээ хоногийн мөнгө нь ойролцоогоор $200-аас $500 болтлоо сүүлийн 2 жилийн хугацаанд бол өссөн байна. Тэгэхээр энэ бол ирээдүйд бодож байгаа хөрөнгө оруулагч нар байх юм бол бас маш одоо боломжийн өндөр ашигтай хөрөнгө оруулалтууд байх боломжтой юм байна. Тэгээд мөн цаашдаа бол энэ үнэлгээнүүд бол өсөд явах гэж би бол бодож байна хувьдаа. За мэдхоноо бүгдээрээ тэгээд одоо яг сайн тоолоо reservoir-ийн The Beach дээр байдаг. Сая би тэр beach-ийн ресторан дээр сахан маш сайхан бургер хийж байгаа дэрлээ. Тэгээд энд ирж байгаа хүмүүс The Beach-тэй заавал очиж бургер дээрээ бас энэ beach дээр заавал бас ирж үзээрэй. Шүрэн улаан элстэй, уултай, сайн тоолоо State Park болон Science National Park-ийнхаа ойролцоо та онцгой дахин давтагдшгүй дурсамж мэдрэмж мөн хөрөнгө оруулалтыг хийх сонирхолтой бол Envy Home Design-ийн
Facebook руу орж та бүхэн бидтэй холбогдож дахин давтагдашгүй онцгой цорын ганц custom design home-ыг бариулах боломжтой шүү. За дараагийнхаа видеогоор уулзцгаая. Баяр таа.